За сайн бацхан уу та бүхэндээ гихий өдрийн мэнд хүргэе. Австралиас олон байна. За тэгэхээр өнөөдөр цөмөрөө 4-р сарын 10-нд ямар энерги ирж байгаа талаарх мэдээ мэдээллийг энэхүү бичлэгээрээ хуваалцаж мэдэх болно. За нэгдүгээрт одоо тийм ээ энэ жил чинь ингээд гал морин жил тийм үү? За тэгвэл одоо энэ 4-р сар маань өөрөө гал улаан 4-р сар байгаа болно. За яагаад энэ сар маань ингээд ийм гал улаан 4-р сар гэхээр одоо энэ ингээд энэ сарын маань онцлог энергиуд одоо энд ингээд байна. За юу байсан бэ гэхээр одоо энэ шөнийн 15 маань тийм ээ өөрөө одоо нар маань ингээд хоньны ордод байсан байхгүй юу? Энэ Аз. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр нар маань хоньны орд байхаар яадаг вэ гэсэн үг вэ гэхээр сар маань тэгэхээр мэдээж хэрэг жилүүрийн орд орно гэсэн үг. За тийм болохоор бидний одоо жилүүрийн ордод байхаараа бидний харилцаан дээр одоо энерги төвлөрөл үүсээд бид нар харилцаагаа зөв авч явах уу, яаж авч явах уу гэдэг хамаардаг байхгүй юу. Тэгээ шөнийн 15 байсан учраас бид нар ямар гаргалгаа гаргаж чадсан бэ гэдэг айгуу чухал байгаа. За хоёрдугаарт болохоор энэ хараа 2026 оны 4 сарын 4-нд Сур болон Дэлхийн банк хавийн хооронд манайдаас анхаараарай гэсэн энерги холбоос үүссэн байгаа байсан. Тэгээд 4 сарын 6-нд болохоор нар болон Мархас гариг маань хоорондоос ингээд анхаараарай гэсэн энерги үүссэн байсан. Гэтэ энэ одоо үргэлжилж байгаа. Тэгээд цөмөрөө өнөөдөр юу ярих гэдэг нь гэхээр одоо энэ 4 сарын 10-нд энэ ангараг гариг маань хоньны ордод орох гэж байгаа талаарх одоо мэдээллийг хүргэх гэж байгаа. Энэ ингээд айгүй чухал ахгүй юу? Яагаад вэ гэхээр одоо энэ сар чинь тэр чигээрээ хоньны ордтой холбоотой юм энергитэй юм сар байгаа даа. Тэгээд хоньны ордын маань хүрчүүлээд байгаа зүйл маань болохоор энэ ангараг гариг маань шилж орж ирэх гэдэг байгаа байхгүй юу? Тийм үү? За энэ ингээ харж байгаачлан тэнгэрийн зураг байна. Тэнгэрийн зураг дээр 12 ордууд байна. 12 ордуудыг хүчжүүлдэг гаригууд гэж байна. За тэгвэл 4-р сарыг хүчжүүлдэг, хоньны ордыг хүчжүүлдэг, үндсэн иргэшээдэг гариг нь өөрөө ангараг гариг маань байхгүй юу? Одоо энэ байж та тийм ээ? Энэ ингээ бэлэг тэмдэг юм байна. За тийм гут хангар гариг маань өөрөө энэ загсны ордоос хоньны орд руу шилжээд ороод ирэнгүүт хоньны ордын энерги маш их хүчтэй болно. За тэгвэл тэгээд яг яах юм бэ тийм үү? За эерэг талууд нь бид нар айгуу гоё шинэ эхлэлийг хийхэд тийм ээ айгуу гоё хүчтэй цаг хугацаа байх нь. За бид ингээд ярваа нэгэн зүйлээс айгаад хоошоо суугаад яач хваал ийж хваал гэдэг айц хүчтэй байсан бол түүнийгээ давж гарах одоо тийм тэнхээтэй байх нь байна. За бид нар ингээд өөрсдөө хамгаалж чадахгүй тийм ээ бусдын дор ордог байсан бол бид нар өөрсдөө хамгаалж чадах тийм сайхан энерги хүчтэй болох нь байна. Бусдыгаа байлдан дагуулах тийм гоё хүчтэй лидер байж чадах нь байна. За тэгээд ийм гоё энергиуд одоо ингээд ирж байгаа нь одоо бид нар ингээд хувь хүн ингэж сайхан нөлөөлж байгаа боловч одоо тий манай улсад болж байгаа нийгэм даяараа болж байгаа дэлхийд дахинаа болж байгаа энэ асуудлууд илүү их гүнзгийрж илүү их асуудалтай болж болох байгаа гэдгийг одоо энэ харуулж байгаа байхгүй юу? Яагаад гэхээр ангар гариг минь өөрөө дайны энерги, дайчин бурхан, дайны бурхан тийм үү? Маш их хүчийг агуулж идэг, маш их зоригийг, маш их төвчээрийг, тэр их тесрэлтийг агуулж идэг гариг маань бидний тэр хоньны ордны эхлэлийг одоо хүчжүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэдийгээр бид нарт ингээд айгүй гоё шин боломж байгаа ч гэсэн ийм дэлхийд даяар нь авч үзэх юм бол бид нар маш анхааруулжтай ийм 4-р сар байгаамаа. За бид нар тэгээд хувь хүний зүгээс юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр сүүдэр тал нь тийм үү? Бид нар яарч ингэ шийдвэр гаргах юм бол бид нар алдаатай гаргах тал маш өндөр яарч болохгүй шүү. Бид нар альва бүхэн төвчээртэй хандахгүй бол төвчээргүйгээсээ болоод бид нар маш их зүйлийг алдах боломжтой. Энэ бол алдагдал түргэн. За тэгээд одоо өстө нөгөө зөрчилдөө, мөргөлдөө, тийм ээ, ивгүй, хавгүй байх гэдэг чинь одоо ингээд ирж байгаа хүч чинь илүү их болно. За би гэдгээ ерөөсөө хит их төвлгээд байжлахгүй, бигээ дарахгүй бол одоо энэ хараа энэ хоньны орд ч өөрөө тийм үү энэ 10 тэнгэрийн зураг дээр байгаа энэ 12 ордынхоо хамгийн түрүүнд байрлаж байгаа орд маань байхгүй юу гэсэн үг гэхээр би төрчлөө би одоо би болж ин би юу идэх вэ би яах бэлээ одоо би чинь хэн бэлээ би одоо яах вэ гэдэг дандаа би дээр тулгарсан тулж байдаг энэ эго одоо ихсэх маш их энерги хүчж байгаа гэсэн үг. Тэгэхээр цөмөрөө бигээ айгу бодолтой тий тунгийн тариулахгүй бол ийм болохгүй анхааруулжтай юм аа. За тэгээд одоо яг үндсэн гол энерги Австраас олоонд хүрэхийг хүслээ.
За тэгээд 4 сарын 13-нд тийм үү? Одоо түрүүн би хэлсэн шүү дээ. Энэ сар маань айгуу тийм галтай, цогтой, маш их одоо гал улаан морин жилийн гал улаан 4 дугаар сар гэж яриад байгаа. За түүнийг би ингээд тайлбарлая л да. Тайлбарлахаас өмнө бас энийг харуулах хэрэгтэй ах гэж бодож байна. За энэ ингээд те одоо гаригуудын хэм багхгүй юу? Энэ хэм яадаг вэ гэхээр бид нар энэ хэмүүдийг харж хагаад ямар байрлалд яаж орж ирж байгаа, яаж өөрчлөгдөж байгаа, энерги нь яаж байгаа гэдгийг тооцоолж хардаг гэсэн. Тэгээд энэ 4-р сар маань болохоор ийм хүчтэй байгаа. 1-р тийм үү сайд би хэлсэн шүү дээ. Бидний одоо те бүтэн сар маань тийм үү? Бүтэн сар маань наран хоньны ордод байсан те. За хоньны орд дахиад явж байгаа. За тэгин гот ч одоо ингээд хоньны ордод байсан одоо энэ слайдер байгаа. Одоо энэ нар маань те одоо мэлхийн ордод байгаа бархас бид гарахтаа юм зөрчлийн энерги холбоос үүсгэсэн. Тэр нь ингээд одоо сарниж дөнгөж эхэлж байгаа дахиад хоньны орд. За тэгээ тун утгагүй одоо энэ 10-ны маань ард яах вэ гэхээр 4 сарын 13-нд хараа ангараг болон далаа ангараг маань өөрсдөө одоо энэ хоньны ордондоо ингээд хараа холбоос үүсгэж байна. За тэрний дараа яах юм гэхээр хараа 15-ны өдөр дахиад нөгөө хоньны орд руу маань яах гэж байна? Бууд гариг маань орж гэж штеп бидний оюун ухааны эзэн гариг бод маань дахиад хоньны орд руу ороод ирнэ. Хоньны орд чинь өөрөө хүчээ авчихсан байгаа тий. Одоо энэ 10 нь болох гэдэг ийм хүчтэй. За тэгээд яасан? За дахиад одоо энэ хараа шин сар маань өөрөө яах вэ? Дараагийн сарныхаа энерги тэр чигээр нь тээж байгаа шин сар маань одоо ингээд шиний нэгэн маань хоньны ордод болно. За ингээд энэ сар маань бас болоогүй бас зөндөө олон энергиуд байгаа. Тэрийг би дараагийнхаа бичлэгээс хүргэе гэж бодож байгаа. Тэгээд энэ бичлэгийнхаа төгсгөлт нь Астрозолон өөрийнхөө Instagram хаяг дээр одоо ингээд би өглөө болгон өдөрт минь зурхаа явуулдаг штеп. Тэгээд тэр маань ингээ хаалттай close friends-д явуулдаг. Мэдээж та бүхэн хүсэж байгаа бол бүртгүүлээд орох боломжтой, дандаа нээлттэй байдаг. Тэгээд эндээсээ 3 хүнийхээ одоо зурхааг тэгээ зөвлөгөө өгөх гээд энэ удаагийн бичлэгтээ оруулсан байгаа. Тэгээ нэлээд олон хүний он сарыг авсан ба. Гэтэ энэ удаа 3 хүний он сараар зөвлөгөө хүргэх гэж байна. Ямар зөвлөгөө хүргэх гэж байгаа гэхээр яг одоо энэ 4-р сарын 10-нд болж байгаа одоо ангараг гаригийн маань шилжилт хийж байгаа энэ хоньны ордны энерги хүчж байгаа шүү дээ. Тэгэхээр та 3-ын аль энерги илүү их хүчтэй болж аль ямар орон зай чи илүү их идэвхтэй байх юм бэ гэдэг талаарх одоо энэ мэдээллийг хүргэх гэж байгаамаа. За тэгэхээр эхний хүн маань болохоор 2005 оны 2 сарын 1-нд шөнийн 2 цаг 55 минутанд Улаанбаатар төрсөн хүн байна. За тэгэхээр энэ хүний маань энерги яг энэ удаагийн хоньны ордны энергитэй хаана идэвхэж байна вэ гэхээр өөрийн чинь Тэнгэрийн зургийн 4-р орон зайд идэвхжиж байна. Одоо ингээ харах юм бол 1 2 3 4 гэсэн байгаа. Энэ 4-р орон зайд энэ хараа ангараг гараг чинь зогсож байгаа зү. Тэгэхээр идэвхжинэ. Тэгэхээр Тэнгэрийн зургийн 4-р орон зай чинь өөрөө юу илэрхийлж байгаа юм бэ гэхээр өөрийн чинь төрсөн гэр, төрсөн нутаг, аав ээж чинь төрсөн орон зай, өөрийн чинь миний их орон гэж боддог тэр их орон чинь өөрийн чинь яг одоо хаана одоо амьдарч байгаа тэр одоо яг газар ч өөрийн чинь нутаг, уул, устай ч холбоотой эрчим идэвхжиж байгаа. Тэгэхээр одоо энэ дээрээ түлхүү их анхааралтай байх хэрэгтэй л дээ. За тэгээд анхааралтай байна гэхээр цөмөр яах вэ гэхээр саяны миний ярьсан эерэг зүйлүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээ сөрөг зүйлүүдээс хамгаалах хэрэгтэй. Ялангуяа өөрийнхөө гэр бүлтэйгээ аав ээжтэйгээ одоо өөрийнхөө үзэл бодлыг хамгаалаад аав ээжгээ ингэж үзэхгүй одоо ингэж юмдээ буруугаар ойлгож болохгүй байхгүй. Айгу зөвшөлтөд хүрэх хэрэгтэй. Өөрийн гэсэн орон гэртээ болох алхмыг хийх хэрэгтэй. Яагаад гэхээр эн чинь газартай болох боломжтой. Өөрийн гэсэн гэртээ бас болох боломжтой тийм ээ. Өөрийнхөө бай газрыг солих боломжтой гэсэн ийм энергиуд ингэж уялдаж холбогдож явагдаж байдаг байхгүй юу. Тэгэхээр өөрийн чинь энэ энерги идэвхтэй байгаа юм байна. Тэгэхээр одоо сонголт нь ингээ таны гарч штэ тийм ээ. За дараагийн хүн рүү оръё. Дараагийн хүн маань болохоор энэ голын зураг дээр байгаа. Голын зураг дээр байгаа хүн маань 1998 оны 3 сарын 6-нд оройны 7 цаг 30 минутанд төрсөн хүн байна. Бас Улаанбаатар төрсөн хүн байгаа. За энэ хүний маань болохоор одоо энэ энерги хаана идэвхэж гэнэ үү гэхээр харилцаан дээр идэвхэж байгаа. Харилцаа одоо би энэ зурсан байгаа. Энэ маань болохоор ингээд Тэнгэрийн зургийн 7 дугаар орон зай ахгүй 7 дугаар гэр идэвхэж байгаа гэсэн. Идэвхтэй байдаг гэрийг улам идэвхтэй болгочихж байгаа энэ цаг хугацаа энэ бүтэн сар.
За тэгээд яаж яах вэ гэхээр харилцаан дээр анхааралтай бай тийм үү? Харилцаан дээр бити алдаа гаргаараа гэсэн. Энэ харилцаанд алдаа гарч юусоо болохгүй. За тэгээд эерэг сөрөг талаад угаасаа мэдж байгаа тийм ээ. Гэхдээ би ингээд бас хувьяасаа бас нэг зөвлөгөө хүргэмээр байна. Яагаад вэ гэхээр одоо за ажил дээр ч юм бол бүр янзын гоё энерги орж ирж байгаа. А гэхдээ хамаатан садантай, аялалтай холбоотойгоор энерги бас айгүй бодолтой байхгүй. Хамаатан садангаасаа ялгаа нэгэн байдлаар одоо хүмүүс ингэдэг штэ. Хүний халуун одоо суудалд бүлийн суудал дээр бити суугаараа өвчин тусч шүү тий өвчин халдсан шүү гэж ярьдаг. Яг энийг бас ингээ бодож явал зүгээр юм болоо гэж хэлж байна. Яагаад гэвэл өөрийн чинь явдал суудалтай холбоотой, өөрийн чинь хамаатан садантай холбоотой. А тэгээд өшөө дээрээс нь өөрийн чинь одоо энэ ойр зургийн хуршууд байгаа да. Энэ хүмүүстэй чинь холбоотойгоор өөрийн чинь ингэж өвдөгч хүй гэдэг бас нэг юм энерги өөр дайвар орж ирж байгаа учраас бас энэс бодолтой байгаараа гэж бас зөвлөмөр байна. Гэтэ саяны миний зөвлөгөө бол энэ ангар гарагтай ерөөсө огтосоо холбоогүй шүү. Ангар гарагтай холбоотой зүйл байгаа холбоотой зүйл чинь өөрийн чинь цэвэр харилцааны асуудал, цэвэр хосын харилцааны асуудал өшөө дээрээс нь хосын харилцаанаас гадна өөрийн чинь бас дайсны энерги идэвхжиж байгаа энэ цаг хугацаа байна. За хамгийн сүүлийн хүн маань болохоор одоо энэ 3 дахь зураг дээр байгаа. Юу байна вэ гэхээр энэ хүн маань 2001 оны 9 сарын 27-нд мөн Улаанбаатар хотод төрсэн. Өдрийн 3 цаг 32 минутад төрсэн хүн байна. За тэгэхээр хоёулаа хаана энерги идэвхэж гэнэ үү гэхээр одоо би ингээд хавшлуулж харагдаж байгааз энэ хэсэг байгаа зэдэ Тэнгэрийн зургийн 2 дугаар орон зай байхгүй юу? Юу идэвхэж гэнэ үү гэхээр өөрийн чинь мөнгөний энерги идэвхэж байгаа. За тэгээд мөнгийг яаж олмоор вэ? Яаж мөнгөтэй олмоор вэ? Тэр бүх үйл хөдлөлөө хийх хэрэгтэй энэ энерги чинь явж байгаа. Тэгээд цаашдаа энэ мөнгө олсноор миний хувийн зүгээс ямар зөвлөгөө өгч гэнэ вэ гэхээр мэдлэгээ дэвшлэх хэрэгтэй. Яагаад мэдлэгээ дэвшлэх хэрэг гэж зөвлөж гэнэ вэ гэхээр мөнгөний энерги чинь өөрийн чинь боловсралтай зөв холбогдож орж ирэх байхгүй ингээ яваан даалда энэ чинь ирээдүйд орж ирэх юм бүр хэдэн жилийн дараа. Гэтэ одоо идэвчж байгаа энэ эрчмийг жоохон ч гэсэн мөнгө хоримтлуулад ирээдүйд мэдлэгтэй хоримтлуулад маш өгөөжтэй байх болно гэдгийг зөвлөж байна. За тэгээд энэ сүүлийн хүн дээр бас нэг айгуу гоё азтай энерги орж ирж байна. Ямар азтай энерги орж ирж байна вэ гэхээр өөрийн чинь бодож байсан те сэтгэл дотор чинь яаж ах бол сэтгэл дотор чинь байсан энэ болох болов бүтэх болов яадаг бол айгүй удаан одоо ингээд оршин тогтноосоо гэдэг зүйл үүд хаалгаа нээсэн байгаа боломж орж ирж байгаа ийм сайхан бас ийм цаг хугацаа байгаа юм байна. Тэгэхээр боломжийг битээ алдаараа сэтгэлд чинь тэгэлсэн байгаа тэр зүйл урагшлах боломжтой боломж гэдэг одоо үүд хаалга нэгдсэн байгаа гэдгийг бас хэлмээр байна. За ингээд юуны тавшранд бас нэг зүйлийг хэлмээр байна. Миний нөгөө нэг Instagram-д одоо өнгөрсөн 7 хоногт нэрсүүдээ он саруудаа өгсөн хүмүүс маань над руу дахиад нэг явуулаад баталгаажуулаарай гэж хүсэж байна. За тэгээд үүний ташрамд одоо ингээд те дараагийн имчилгүүдээр мэдээж би ингээд Тэнгэрийн зураг дээр ингээд тайлбарлаад явах учраас миний одоо энэ YouTube-д одоо энэ плейлист гэдээ байгаа. Энэ дотороо астрологийг цөмөр ингээд эхнээс нь сурах гэсэн юм цуврал хичээлүүд байдаг байхгүй энэ чинь паблик ямар ч үн төлбөр байхгүй нээлттэй. Тэгээд энд маань ингээ хичээлүүд те ингээд цурхаагаа илүү яаж ойлгох уу ингээд гэдэг одоо энэ тайлбарыг ойлгуулах зорилготойгоор би юм гоё хичээлүүдийг ингээд оруулаад эхэлчихсэн байгаа. Та бүхэн маань тэгээд энийг гоё ингээд сонирхоод үзээд цурхаануудаа дараа нь те орохоор илүү их сайхан ингээд ойлгодог болчихноо. Ялангуяа өнөөдөр ярьж байгаа миний гал улаан энерги хоньны орд гэдэг энэ хичээлүүдийг үзсэн хүмүүс маань бүгдээрээ сайн ойлгож байгаа. Тэгээд та нар маань шинээр орж ирж байгаа сонирхож байгаа хүмүүсүүд маань одоо энэ хичээлүүдийг бас үзээрэй гэж бас хүсэж байна. Тэгэх юм бол ингээд хэлж байгаа үгүүдийг айгүй гоё амархан илүү их ойлгомжтой тодорхой ойлгоод явах боломжтой болноо. За тэгээд бас мэдээж хэрэг үүний ташрамд би ингээд өдрө болгон цурхаагаа явуулдаг. Өдрө болгон цурхаагаа явуулахдаа би харин тэр түүнийгээ хаалттай сториогоор явуулдаг байгаа. Яг ингээд өөрийнхөө амьдралд өдөр тутамдаа тий өдрөө яаж зөв заалж чиглүүлэх үү? Би өнөөдөр ямар залбирал, affirmation, manifest хийвэл би нэг ингээд өөрөө өөртөө гэрэл болох уу? Яавал зам мураацсах уу гэдэг ийм хүмүүстэй зориулсан ийм өдөр тутмын зурхай маань харин миний Instagram-д close friends хэлбэрт одоо ингээ явуулдаг байгаа шүү хаалта хэлбэрээр. Тэг хүсэх юм бол миний Instagram руу холбогдоод тэг түүнд орё хамраа гэд бас чат бичих боломжтой байдаг байгаа. За ингээд Астроос олон өнөөдөр та бүхэндээ хүргэхийг хүссэн мэдээлэл хүргэлээ. Бүгдээр нь баярлаа. Бүгдээр нь амжилт хүсье. Баяр та. Астро Солон байлаа.